Бүтээн төрийн үзэгчдээ лайк телевиз зочны цаг эхлэж байна. Энэ удаагийн зочин Жидэд хайр цэгний театрын захирал, сургагч багш Бат Жаргал байгаа. Таны өглөөний мэндийг хүргэлье. Өглөөний мөргийг телевиз үзэгч та бүхэндээ бас өглөөний мэнд хүргье. За тэгэхээр Бат Жаргал багштай хамтраад бид хүүхэд хөгжлийн асуудлаар ер нь бол яриад хэлэх болно. Тэгээд юуны өмнө бас таны хийж хэрэгжүүлж байгаа ажлыг сонирхмоор байна. За Бат Жаргал гэдэг энэ одоо сургагч багш хүн маань яг ямар сургал зохион байгуулад хаагур яваад байна. За энэс яриа эхлэе. За ер нь 20 аймаг нийслэлийн 9 дүүргийн ер нь сумдыг ээж яваад Жидэд хайр цэгний театр гэдэг л ер нь бол таньдаг болсон. 12 дахь жилдээ орж байна. 2008 онд анх хүүхдийн уран бүтээлх зорилгоор би Жидэд хайр цэгний театрыг өөрийнхөө багштай хамтарч байгуулж ирсэн. Тэгээд хүүхдийн уран бүтээлх явцдаа миний нэг олж харсан зүйл бол хүүхдийн сэтгэн бодох чадварыг, хүүхдийн хэлээрэг, хүүхдийн хөгжлийг тоглоомын аргаар хөгжин зүйтэй мэдгийг олж харсан. Тоглоомын аргаар. Тоглоомын аргаар. Тэгээ бүтэн 6 жил би судалгаа хийгээд тэр судалгаагаа би мэрэгчлээ хүмүүсээр үзүүлж харуулад тэгээд ер нь зөв зүйтэй сургалт мөн байна гэд хүмүүс байна бас мэрэгчлэн хүмүүс таашаага тэгээд одоо 12 жил болж байна да. Ер нь бол хүүхдийг тоглоомын аргаар хөгжүүлэх юм байна. Одоо хүүхдээрээ дамжуулаад бид бас хүүхдийг хөгжүүлэх юм байна гэдэг л чиглэлээр л одоо сургалтаа хийгээл үр дүнтэй явж байна. Яг тэр хүнд хэрэгтэй юм хийхэр ч хүмүүс дуртай байдаг шүү дээ тийм ээ. Тэгэл яваал энэ. Хүүхэд хөгжлийн ажлыг ер нь та яагаад сонгох болсон? За анх бол та хэлж штэ багштайгаа нийлээд театр байгуулсан. За ингээд театраараа тоглолт хийгээд ингээд явж явах үедээ одоо энэ хүүхэд хөгжлийн асуудал бол чухал юм байна. Энд нэг гар бие оролцсомоор юм байна. Би одоо бас одоо энд хүч зүтгэе гэдэг ингээд шийдсэн ба штэ. Тий, ер нь бол манайхан бүгд л мэдж байгаа нийгэм арайд өөр л болоод улам л өөр болоод байна. Гэтэ манай нийгэм хөгжиж байгаа ч гэсэн ер нь хойч үе ботсон тэгээд өнгөрсөн үе ботсон нөгөө хүүхд төгжүүл гаргачлал улам тутмаг жижиг сажиг зүйлүүдийг хаягдаад байна л да. Одоо сошиалын ертөнц ингээд том болонгууд л тэр дотор чинь эсрэг зүйлүүд их гарч ирж байна. Өөрснийхөө бодит амьдралыг хаяад байна. Дандаа ингээд нэг хийсвэр тал руу л ороод. Тийм учраас ер нь хүүхд төгжүүлэх гаргачлал маань ер нь хүүхд төгжүүлэх ажил маань гоцрогдоод байдаг болчихжээ л гэдэг чиглэлээр би одоо бас өөр би аав хүн үү гэд тэгж олж харсан. Тийм учраас өөрийнхөө бас сурсан мэдсэн зүйлээ мөн эрдэмтэн мэрэгдийн тэр гаргасан гой хүүхд төгжлийн гаргасан зүйлүүд өөртөө тусгаж яваад тэгээд энгийн ард иргэдээ хүргэж явж ирээ л багш хүн. За цэцэрлэгүүд одоо сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа газруудын хувьд яг энэ хүүхдийн хөгжлийн асуудлаар яг өөр гэсэн бас нэг боловсролын системээр явж байгаа гэж одоо би ойлгодог. Тэгээд таны энэ одоо яг хүүхд хөгжлийн чиглэлээр энэ тоглоомын аргаар хүүхд хөгжүүлэх ийм одоо сургалт тэрэнд ерөөсөө байхгүй байгаа даа нү ямар ер нь бол байх нь байгаа. Багш нарт маань байдаг шүү дээ. Уг нь гэхдээ тогтолцоо нь өөр болцсон. Цаанаасаа яам тамгийн газраас ч юм уу тэгээд чиглүүлж байгаа тэр сургалтын систем нэрээ өөр болцсон юм шиг байгаа юм. Одоо тэгэл цөмгөл түргээл тэгсэл багш төвтэй гэл ингээл янз янз юм орж ирээл энэ тэгээд багш нар маань баг дунд нь толгойн эргэцэл явж байна. Өөрсний аргачлал бол манай Монголын сургуулийн сургалтын багш нар мундаг шүү дээ. Агуу том сэтгэдэг. Би одоо жишээ нь өөрийнхөө энэ аргачлалыг багшнаас олж авдаг байхгүй. Бас ерөөсөө л манай тогтолцоо л тийм байх хэвээр. Ер нь бол хүүхдийн суур хөгжил, суур хүмүүжил ерөөсөө л сургуулийн өмнөх боловсрол шүү дээ. 2-5 нас. Суур хөгжлийн нэгсэнд хундаа. За одоо 6 настай болоод төгс сургуульд ордог бол суур хөгжлөө хундаа ухад цутагдаад одоо 6 настай бол одоо дээшээ өрөлт эхлэх гэсэн үг. Тэгэхээр хамгийн гол нас цэцэрлэгийн нас байна. Энэ насанд биднээс 4 жил, 5 жилийн суур хөгжлийн зүй тавих хэрэгтэй. Энэний хамгийн том тогтолцоо, хамгийн том орон зайг нь эзэлсэн багш хүн байдаг. Энэ багштай бидээс ойр дотн харьцах, ээж аваад нь багш нартайгаа ойр дотн анхаарлаа хандуулах, бүр дээш нь яам зүгээс ч гэсэн энгийн сайхан аргаар л хөгжүүлж. За энэ янз янзын юмнууд орж ирж байна л да. Ер нь гадаад энэхтэй авах ч юм бэ, авахгүй ч юм бэ. Яг боловсролын системээр одоо хамаа намаагүй бас оролдоод иж болтгүй юм шиг байна. Тэгэхдээ одоо таныг хэлчихлэн одоо янз бүрийн л одоо хөтөлбөрүүд хэрэгжиж байна тий. За тэгээд нөгөө нэг бүрэн хэрэгжиж гин үү гэвэл бас бутмаг байгаа юм шиг харагдаад байдаг. Та жишээлх юм бол одоо өөрөө яг энэ боловсролын системийг ингээд гаднаас нь ажиглаад дүгнээд за өөрийнхөө чадлаар бас энд оролцоод ингээд явж байгаа хүний хувьд яг энэ хүүхэд хөгжлийн асуудлаар боловсролын тийм юм тогтсон одоо систем гэдэг юм уу сургалт гэдэг юм байхгүй юу ер нь байдаг юм шиг юм аа. Гэхдээ яг зүгээр одоо жишээ нь яамнаас ч юм уу нийслэлийн боловсролын газар
За тэгэл аймаг орон нутгийн соёл боловсролын газраас яамнаас нь чиглэлийн дагуу нэг сургууль семинар гэдэг юм өгдөг юм шиг байгаа. Гэхдээ яг энэ хөрсөн дээр буучих тийм ээ. Яг энгийн аргачлалаар л явах хэрэгтэй юм байна. Би бол зүгээр яг өөрөө би аав хүнүүд өөрөө хүүхэд байж үдсэний үед хүүхэд юун сонирхолтой юм. Ер нь тоглоомор л дамжуулагдах шүү дээ тийм ээ. Эрэгтэй хүүхдүүд яадаг гэлээ машин мэрхээр өөрөө дуурдаг гээл тийм ээ. Тэрнтэй адилхан. Тийм учраас биднес энгийн аргаар л хүүхдийг хөгжүүлэх. Одоо чинь миний карман одоо энэ нэг оймс явдаг. Энэ одоо надад 12 жил явж байна л да. Зүгээр би энийг л жишээ авал да. Би байнга кармал явж идэг. Ер нь бол хаяа нэг бараг томчуулж үзүүлээд хүмүүсийг инээлгчтэй шүү дээ. Энэгээр ингээд хүүхэлтэй байна. Тийм ээ. Энэгээр хүүхэлтэй ихэд яа гэхээр ингээд хүүхэлтийг амилуулъя гэж бодъё. Тий. Одоо телевиз үзэж байгаа манай ардагд бол нэг урд нь харж ирсэн. Гэхдээ энийг би ягаад дахин тэгээ харуулад хэрэгжүүлээч. Энийг хүүхдэд тоглооч л гэж. Одоо хүүхэд энийг хараад магадгүй чи ч гэсэн энийг хараад арай өөр л болж байгаа тийм ээ. Хүүхдийг хөгжүүлнэ гэдэг ерөөсөө л энэ. Хүүхд амьд амьдрал дуртай байхгүй. Одоо бүр гар утас гарснаас хойш бүр алга бол. Харин тийм. Амьд харьцаа байхгүй болцсон. Ээж аваад нь хүртэл. Одоо ээж аваад хүүхдүүдэд хорлдог юм юу вэ? Гар утас өөрснөө одоо жоохон төгшөөд юм яадгийн таблет одоо гар утас нөгөөс суулгачдаг. Ийм нэг буруу зүйл яваад байна. Тийм буруу зуршил та. Энийг бол цаанаас одоо чинь багш нар биднээс за би ганцхан бий биш. Одоо наад шиг хүүхдийн төлөө ажилладаг өчнөө олон багш нар байгаа. Тэднээсийг бас өгүүлж болохгүй. Төрөөс дэмжээсэн тийм ээ. Бодлогоор дэмжиж хамтарч ажилласаа л гэдэг. Би олон газар байнга явж сургууль семинар хийдэг. Тэгэхэд ээж аавд дуртай байдаг байхгүй. Энүүд л дуртай. Биднээс юусоо хүсээд исэн юм энэ байсан юм биш тэл хүн бол хэлдэг байхгүй. Тийм учраас хүүхдийг энүүгээр л хөгжүүл. Ер нь бол тэгэл одоо ингээл хоол идлээ ихтэл тийм ээ. Хүүхдүүд зөвхөн амьд тархислаа ихтэл хүүхд эхлээд харуулаа тийм ээ. Энийг хардаа гал ингээл идүүлэх жишээ нэ тийм ээ. Иймэрхүү ингээл хүүхдийг хөгжүүлнэ. За хүмүүжил бол тэр дээр дөрвөө ээж аав нар өөрснөө хүмүүжчихэж хүүхд өөр гоё хүмүүжлэлтэй болно гэж ойлгодог шүү дээ. Тэгэлгүй яг яг харилцаан дээр л тулгуурласан ийм л зүйл байх хэрэгтэй. Амьдралын гол зарчим бол ерөөсөө л харилцаа. Амьд харилцаа. Би хэлдэг шүү дээ. Хүүхдийг хүмүүжүүлнэ гэж бол байхгүй. Одоо хүүхдийг чинь юуг нь хүмүүжүүлэх гэдэг тэр хөөрхөн цагаан цайлган сэтгэлдээ инээж хөрсөн юугаа ч мэдэхгүй аяхта цайгаа асгаж байгаа хүүхд мэдэхгүй шүү дээ. Тэр өөрийнхөө цагаан цайлган сэтгэлээр энэ хагарчна гэж мэдэхгүй шүү дээ байхгүй. А би зөвхөн хүүхдийг хөгжүүлэх л ёстой гэж боддог. Ээж аваад биднээс томчууд биднээс өөрийгөө өөрсдөө хүмүүжүүлэх цаг нь болцсон юм. Ээж аваад биднээс ямар хүмүүжлэлтэй явна хүүхэд тийм л хүн болно. Тийм учраас биднээс өөрийнхөө үтсэн харсан зүйлээ өөрийнхөө хэлбэр тусаа хэл яриагаараа биднээс зоригтой, зарчимтай хүүхдийн хажууд харьцах хэрэгтэй юм байна гэдэг. Тийм нөө хүүхдийг хүмүүжүүлэхээс өмнө өөрийгөө хүмүүжүүлээ тийм. Хүүхд тэрдээ тэгвэл ээж аваад доор байдаг. Тийм. Тэгэхээр яг ингээд тойл юм шиг л байдаг шүү дээ тийм. Хүүхд бол сайн мөг ялгах чадахгүй шүү дээ. Хар цагааныг ялгах чадахгүй. Инхэл ёстой юм байна гэдгийг л дуурайна. Тэгээ таныг хэлдэгчлээ яг энэ цэцэрлэгийн нас гэдэг хүүхдийн хөгжлийн маш одоо хамгийн гол нас. Ерөөсөө суур хүмүүжил байхгүй. Суур хөгжил. Биднес байшин барихтаа эхлээд хундаамаа сайн тавих хэрэгтэй байц. Тэр хундаам чинь цэцэрлэгийн нас байхгүй. Ирээдүйд одоо яг ямар хүн болох вэ гэдэг чинь л одоо тэр цэцэрлэгийн насн дээр л бараг одоо тогтно л гэсэн үг шүү дээ. Тий 6 наснаас дээш 1000 хүүхдэд юм хэлээд нэмэргүй. Суурийг зөв тавих хэрэгтэй. Тэгэхээр энэ хүүхэд хөгжлийн асуудал хүмүүжилтэй салшгүй холбоотой яваад байна уу ер нь? Холбоотой. Таны одоо ярианаас би бол бас тийм л зүйл ажилладаг байна. Ерөөсөө л энийг салгаж ярьж болохгүй л те. Энд чинь нэг зүйл байхгүй. Нэг зүйл юм байна. Хөгжил, хүмүүжил гэдэг. Хөгжил, хүмүүжил хоёр нэг зүйл юм байна. Тэгэхээр энэ харьцааны асуудал байна. Харьцааны асуудал гэх нь хүн чанарын асуудал байна. Хүн чанар гэдэг тэгэхээр ёс зүйл ороод ирнэ. Ёс зүйл ороод ёс суртахуул ороод ирнэ. Би ёс зүйг юу гэж тайлбарлах дуртай гэдэг ихээр ёс зүйтэй гэж хүн чанартай үнийг хэлнэ л гэдэг. Болчих энэ амархан шүү дээ. Та одоо сургалт ингээд зохион байгуулж байхад 90 эцэг эхчүүдээс за багш сургууль хүмүүжүүлэгч нараас нийтлэг танаас ирнэ лавлаж асууж нэг юм авч үлдэх гээд байгаа зүйл нь яг юу байдаг вэ? Ерөөсөө л харилцаа хандлага. Би одоо хүүхдтэйгээ яаж харьцуул хүүхдээ сайн хүн болох вэ? Манай хүүхд тэгээд ах юм аа ууралж уцаарлаад ах юм. Манай хүүхд зөрүүд байх юм. Яах вэ багш? Өөрснөө зөрүүдтэй болчих. Тэ. Хүүхд зөрүүлдэхэ болно. Тэгэхээр
Хүүхдтэйгээ л ойрхон бай. За тийм цаг хугацаа орно. Гэхдээ цаг хугацаа амархан өнгөрдөг байхгүй юу? Нэг л мэдхэд 5 жил болно. Цаг хугацаа гэдэг нь яадаг хэрэг биднес оройн цагаар гар утсан дээр хамаг цагаа өнгөрөөдөг. Яг тэгж байна. За томчл биднес янз янзын тэр гадаадын сериал канонуудад цаг хугацаа өнгөрөөдөг байхгүй юу? Тэднээсээ хойш тавил хүүхдтэйгээ ойрхон бай. Өсрөөл нэг 7 хоног зууралдаад өөрснөө ч сурна, хүүхдүүд ч тэрнээ сургагдана. Энэ л амарх юм байна. Тий, одоо яалтчгүй л одоо зурагтч гэхээсээ илүү энэ гар утас л болчлаа. Гар утас ерөөсөө гар утас болчихлоо. Би Америк нэгдсэн улсын эрдэмтдийн нэгэн судалгааг нэг харж ирсэн. 2 наснаас уцаар тоглож сурсан хүүхэд 6 настай болоход хамаг санах хойно вирустэй дууссан байдаг. Муу муухай зүйлний суур хөгжлөн тавигддаг юм байна. Одоо муу муухай хүлээж авах чадвар нь нэгсэндээ донтолтын шатанд орсон байдаг. Тэгээд тэр нөгөө бага насны учраас бага насаа тэгээ явсараа байгаа тэр нэг бас суур хөгжлөөр орсон учраас явсараа байгаад томрох тусам нөгөө ариг тамиг хэрэглэх, муу муухай үг яриа хэлэх, муу муухай зан ашинд автах гэдэг чинь тэр гар утаснаас болсон суур нь байхгүй. Тэгэдгүй тийм ээ багшаа нэг би харин ойлгоод байгаа маа тэгээд гар утсыг авчихаар ингээд өөлээд тахыг гэдэг би хэлдэг. Хүүхд өөлөг хэлдэг хүүхд өөлжээч хүн болдгийг. Гэхдээ хүүхд өсрөөл 5 минут өөлн тэгээд болчин хүн юм чи болчдөг байхгүй. Би өөрөө зээтэй миний зээ 3 настай. Энэ уцаар тоглолдог хүүхдүүдийн ижил хүүхд. Уцаар тоглоулдаг ээж авд нь ижлэх нь би ээж ав. Гэхдээ миний 3 настай зээ уцаар тоглодог байхгүй. Би ээж авд нь хэлсэн тоглоулаагүй. Одоо гар утсахөр энэгээр чи ярьдаг үстэйгээ тавьчихдаг. Тэгэхээр л адилхан хүүхд юм чинь болдог байхгүй. Давуу тал зөндөө. Тийм учраас хүүхдийг өөрсдөө хорлож байгаа гар утас. Тийм яг энэ хэрэглээл байхгүй. Ярих л хэрэглээ юм. Одоо яалтчгүй нэг ийм л асуудал одоо нийгэмд тэр чигтээ нүүрлжлээ л дээ одоо энэ гар утасны асуудал бол. Яг бүр огт хэрэг одоо тоглохгүй үзүүлэхгүй гэж бас кейсээ илүү тодорхой цаг одоо нэг хэсэг хугацаанд өгөөд болдог ч юм уу тийм сургах. Гэхдээ тэр дотор нь юу үзүүлэх үү гэдэг бас ээж аваад өөрснөө үзүүлж болно шүү дээ. Тийм ээ. Тий. Өөрснөө үзүүлж болно. Тэгээд хүн хэлж байгаад гэж хамгийн ухаантай хүмүүс 20 настай хүүхд 2 настай хүүхдүүд хийдэг шүү дээ. Ээл өөрийгөө тайлбарлаж чаддгүй ч гэсэн тийм ээ бүх юм хүлээж авч чаддаг дотроо бүх юмыг бодоод ингээд компьютертай юм шиг ингээд таригддаг чэйжилчдэг а тэр юм 3 насаа 4 настай болоод гадагш нь задалдаг ямар сандаа 3 насаа 4 настай болонгод хүүхдүүд янз янз юм ярьж эхэлдэг байхгүй юу тэнгуут ээж авч очдөг хүүшээ яана ийм сонин сонин юм яриад энэ цэцэрлэг дээр сулсан юм байх та ихийн хөвлөд байхаас нь тэр хүмүүс ааш арсан гаргасан бол тэр ааш арсан нь удал гаргаж ирж байгаа. Гар утсыг хориглоно гэдгийг бол уцаар яриха болоо гэж байгаа юм биш шүү дээ. Тийм ээ. Тэр нөгөө хамаа замраагүй хэрэгжээ тэр ярьлаа. Тоглоом магадгүй би өөрөө судалгаа хийх юм бол 199% нь дандаа буруу хэрэглээ нөөснө хэрэглүүлж байгаа. Өөрснийгөөж тэр өрөөлөгч тэр өөр хөвгдөн шүү дээ. Мэддэг хэрнээ яг нэг хүүхдээ хорлож байгаа юм шиг тийм байдлыг шууд хорлдог л гэж хэлдэг шүү дээ. Би та нар бол хүүхдээ хорлож байгаа шүү л гэдэг. Тэгээ уурлуул тэрлээ. Гэхдээ уурал хүмүүс гардггүй маа. Тийм ээ л гэдэг. Болчихл хэрэгтэй. Мэдсээр байгаа одоо болчихл хэрэгтэй байгаа байхгүй тийм. Тэр нь бол яг нийгэмд яг ажиглагдаж байгаа. Үнэхээр гар утсаар хүүхд тоглох юм бол хортой одоо стресстүүлдэг за тэгэл оюун санаа бие организм бүх юмд нь хор нөлөө үзүүлдэг. Одоо жишээ нь лайк телевизийг би тэрийг үзэж байгаа, сонсож байгаа үзэгчид бол би тэрийг үдээс хараад магадгүй гар утсаа хойш нь тавьж байгаа, гар утсаа харж байгаа. Энэ хүний гой зөв боловсрал. Хүн болгон босралтай байдаг байхгүй юу? Тэрийг бид бас хэрэгжүүлэхгүй жоохон хойш нь тавьчихад байгаа. Магадгүй би тэрийг энэ яриаг сонсоод бол энэ телевизийг үзэж байгаа ихэнх ээж аваад баг өнөөдрөөс гар утсынхандаа анхаарал хандуулна. Би бол тэгж итгэж байгаа. За одоо энэ гар утсыг бол тэр нийгэмдэр ямар хор уршигтай байгаа, хүүхдэд яаж нөлөөлж байгаа гэдгийг бол мэдж байгаа. Тэгээд энээс бол одоо татгалзахыг бол жишээлх юм бол өнөөдрийн зочин маань та бүхэнд зөвлөж байна. За нөгөө тэгүр таны ер нь нийгэмд ажиглагдж байгаа энэ хүүхэд хөгжлийн буруу хэлбэр гэдэг юм уу, буруу зуршил гэдэг юм уу, тийм зүйл гэвэл та юу хэлэх вэ гар утснаас өөр? Ер нь бол хүүхдтэй харилцаагаа хандлах юм да. Тий. Ер нь бол тэгээд би зүгээр яг өглөө болж байгаа. Гэхдээ
саяхан тэр нэг 9 настай хөөх хүүхд юу болов? Мэдсээр байж ээж. Тэгэхээр биднес хүүхдтэйгээ ойрхон байхын нэг хэлбэрний үтгэхээр зөвхөн сургуулийн үнэс боловсрал төдөөгүй сургуулийн хүүхдүүдтэй биднесийг хүүхд байхад хүмжлэн ажил гэж урддаг байсан. Тэрэн дээр одоо жишээлбэл яг юу заадаг байсан бэ та нарт? Ёстол одоо нэг үеэр хүн байхын утга учирыг заадаг гэсэн. Сайн хүн байх ёстой шүү та нар. Та нар хүмүүж доголдолгүй байх ёстой шүү гэж. Би өчигдөр нисхийн эцэст байдаг 114 дугаар сургууль дээр очиж 9 дугаар ангийн хүүхдүүд лекц уншлаа. Ямар гоё хүлээж авч байна. Миний ярьж байгаа юмыг сонсонгуудаа тэр чигээр уйлж байна. Яг тэр би эх орноо хайрлахын утга учир, ээж аваа хайрлахын утга учир, инкри дүүнрээ хайрлахын утга учир, эрхэм сайхан багш нараа хайрлахын утга учир, энэ утга учирыг биднээс яаж ойлгох хэвтэй. Тэгээд та нар эх орноо энэ сайхан хүмүүсийг хайрласнаар та нарт ямар гоё үр шимэн ирхий гэдгийг би ярьж өгсөн. Тэгэхэд тэр хүүхдүүд тэр уйлна гэдэг чинь хөөрхөн богоц шууд хүлээж авчих واخ. Тэгээд ингээл гарахад хажуугаар коридороор ёо энийг гоё болчлоо гэж. Тэгэхээр тэр хүмүүлийн ажлуудыг байнга хийж ямаар байна. Тэр сургуулийн нийгмийн ажилтнууд магадгүй би түрүү 9 настай тэр хөөрхөн хүүхдийг би зүгээр харамссан яасан гэхээр тэр хүмүүжлийн ажилд орж ирсэн болвол та нар ингээд бие биендээ тусалж байгаарай болохгүй зүйлд нь багштай хэлж байгаарай гэсэн бол хэлсэн л байсан баг. Хүүхдүүд бол үнэт шудраг байдаг. Тийм дутагдаад байна л да. Тэгэхээр энэ бүр бодлогоор зохицуулах шаардлага байна шүү дээ. Уг нь мэдээд байгаа маа манай төрөлцгөл мэддэг шүү дээ. Зүгээр хөрсөн дээр буулахгүй. Буулахгүй би бол яам тамгийн газраар орж исэн өө сайн байна танаа хийх гэдгийг. Тэгэл хийгээл явдаг. За нөгөө яг хэрэгтэй учраас цэцэрлэг сургуулийнхан минь манайхыг хүлээж авах дуртай. Гэхдээ л хэцүү. Бичиг аваад дэр яамнаас зөвшөөрлийн бичиг аваад дэр боловсролын газраас бичих чинь байгаа юу. Тэгээд одоо хил аманд төртчих юм биш байгаа даа гал ингээл нэг ийм л юм болоод явдаг. Гэхдээ яг хийж байгаа үйлмээр зөв учраас бас тэгэл явал болоо л байна. Миний ганц мөрөөдөл тэр үнгүй ч гэсэн юм хиймээр л байна. Гэхдээ би баян татгалан биш. Надад бизнесийн суур юу байхгүй. Тийм учраас би надад хамаагүй би цалингич үгүй бензин үгүй та үн төлбөр явуул би явна. Тэгэхээр энэ бодлогоор яг энэ хүүхд хөгжлийн асуудал бүр анхаарал хандуулах цаг нь болцсон байна. За энийг бүр ямар байдлаар одоо хэрэгжүүлэх вэ? Хөрсөн дээр таны хэлдгээр бол буулгах вэ гэдэг. Таны одоо саяны нэг санаа шүү дээ. Хүмүүжлийн хичээлийг сэргээдэг, ордог байвал яасан бэ гэсэн. Энийг ер нь хэрэгжүүлэх боломж байна уу? Танд харагддаг уу? Хүүхд хамгааллын чиглэлээр олон үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд өчнөө олон тэрбум төгрөг төсвөлж яана л гэдэг. Жил тусвал нэмэгдээл байдаг. Магадгүй сая 3 жилийн өмнө би 2 жилийн өмнөөс 5 тэрбум гэж хэлсэн бол 15 тэрбум болсон гэж би буруу ярьж магадгүй. Гэхдээ тийм хавцааны юм ярьжсэн. Гэхдээ тэр мөнгө хаагур ороод байгаа юм. Надад харагдахгүй. Би байнга явж идэх хүн шүү дээ. Ер нь байнга ингээд хүүхд хөгжүүл гаргаж та байнга явж идэх. Тэнд л надад би энэ хүмүүжлийн ажил хийгээ явж байна. Хүүхд хамгааллын чиглэл юм гэж хүнтэй таараагүй. Энийг бүр юм цэцэрлэгт нь юм уу сургуульд нь одоо таныг хилдэгчлэн хичээл бүр ингэж хичээл болгоно. Ерөөсөө хүүхд хамгаал гэдэг бол харилцаа хандлагын хичээл юм байна шүү. Тэрнээс бол соён гэрүүлэх хичээл байхгүй юу? Тэрнээс бол та одоо ингэж 1000 яваад бүх хүүхдэд хүрж чадахгүй шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр одоо бүх хүүхдэд хүрж одоо тэр хүмүүжил сургалт хийх боломжийг л нээх. Одоо соёлын таны зорилго мөн үү юм бас. Ер нь тэр соёлын ямтай болсон баярлаад байгаа. Гэхдээ соёлын ям одоо нөгөө бодлогоол эмхтгэл явж байгаа л байх л та. Одоо хөрсөн дээрээ буулгах цаг нь болцох. Соёлын цаг аян эхлүүлээл гэсэн соёлын цаг аяныг би юу гэж ойлгоод байхаар дээр үед нөгөө нэг соёлын хувьсгал гэж байсан болов уу гэж бодоод байгаа ч уг тэгж хиймээр үгүй. Газар дээр нь очихгүй бол энэ тэнд аваачаа дээр үеих шиг элдв өчрийн кино театр ч юм уу ингээд Google-тэй Google зурчдын театр матер байхгүй болцсон шүү дээ. Тийм учраас одоо байгаагаа зарн л очиж соён гэрүүлэх ажиллагаа соёлын ажиллагаа хийх болохгүй. Бид нар цэцэрлэгийн очиод хүүхдүүд хөгжөлтэй гिचэл тоглолтоо хийдэг. Тэнд ямар гоё итгэж байна уцтаа савж унтлаа нээж байгаа гоё болоод гардаг багш нар л мэднэ. Хүүхдүүд өөрснөө л мэднэ. Хэдүүс дутагдаад байна л да. Тэгээ яалтчгүй дутагдж байгаа нь таны жишээлбэл та одоо 10 гаруй жилийн сургалт хийж энэ яг хүүхд хөгжлийн асуудлаар дуугарч ярьж яваа. Одоо энэ бүр ингээ бодлогоор л зохицуулахгүй болвол
Ерөөсөө бүх юм ингээл ярингууд дандаа л харилцан хандлага, дандаа соён гэрэлсгэн рүү орохоор давхар ингээд зөв болоо явчихж байгаа. Магадгүй би цэцэрлэгийн багшныг ярьдаг. Ээж аваудаа цэцэрлэг багш гэдэг хүн чинь биднээс хүүхдүүдийн нустаа хамар нулимснайдууд бааста бүксээс 4 жил салгаад за та нар цааш нь сургаад бэлэг бүтүүдгөө буянтаа өгч цэцэрлэг багш байд дөнгөд төгөл би ингээ хайрлах сэтэл нь үүсэж байгаа биз. Ингээл бүгд ингээл соён гэрэлсгэн давхцаад явж идэх хөөх. Ер нь бол энийг бүр цэцэрлэгийнх нь боловсролын юунд нь сургалтанд нь бүр хөтөлбөр болгоод шингээх ёстой юм шүү ер нь бол. Хөтөлбөр болгоо шингээхэ байх жижигхэн журам гаргаад тэгээ мань мэтийн ч юм уу манай байгууллагаас өөр байгууллагууд байгаа шүү дээ. Тэднүүсийг дуудаад уулзаад учраад тэгээд ингээд гэрээ байгуулаад ч юм уу ингээд явах үгүйсэхгүй шүү дээ. Тийм байхгүй намайг л нэг удаа шид харьцаа театр танах тим хийд юм бэ нэгэд нэг л удаа нэг манай сургуулийн хүмүүс болоод гисэндрэг мямгар дарга нэг 6 жилийн өмнө тоо нэр үнэхээр мундаг юм биш үү. Тэгтээ зүгээр мэрэгчлэн байсан. Тэр хүнд би тэр баярлдаг шүү дээ. Урам зориг их ордог. Тий. Анх энэ хийгээд нэг хийж яхад зэ болормаа гэд манай нийслэлийн боловсролын газрын мэрэгчлэн тоо ер мундаг юм хийж байгаа шүү. Нэг л үг биднээсийг урамшуулдаг. Бай алдаа оноо зөндөл гаралгүй л яах. Ер нь бол тэгэхээр хүн болгон багш шүү. Ээж аваад хүүхдүүдтэй өөрсдөө л багш. Тий. Тэгэхээр бидээс димдээ дээрсэндээ ярьж байгаа юм хэрэгтэй гэнэ хэрэггүйг нь хаяад муу муухай зүйлийг гэр дотроо ч юм өөрийнхөө ам хэлээс зайлуулах л ёстой юм байна гэж би бодож боддог шүү дээ. Та одоо хөдөө орон нутгаар бас явж сургалт одоо зохион байгуулж лекц уншдаг. Энэ одоо хөдөө хотын хүүхдүүдийн хоорондох ялгаа ер нь байдгүй байгаа. Хөдөө орон нутгийн багш нар хөдөө орон нутгийн ээж аваад хүүхдүүдтэйгээ төглөхөө ойр дотн яг тэгж байгаа хэрэг. Харцдаг юм билээ. Ойр дотн анхаарал хандуулдаг юм билээ. Улаанбаатар хотод дотор байдаг шүү дээ. Улаанбаатар би шөмжл ярьж байгаа юм шиг би бодит байдлаар гэр хорооллын нэртэй захын хороол гэдэг нэг ялгаал ирдэг шүү дээ. Гэр хорооллын одоо Баян гошуу, одоо Шараад ч юм уу, тийм ээ? Яармаг ч юм уу. Энэ хүмүүсийн ээж аваад хүүхдэд анхаарал хандуулах нь арай илүү. Багшийнхаа үгэнд орох нь илүү ээж аваад нь. Хүүхдийн талаас санаа тавих нь илүү. Харин тэр энгийн ард иргэдийг үлгэр дуурал болоод өөрснөө манлайлах ёстой төвийн хорооллын буюу за магадгүй одоо ингээд Сүхбаатар дүүрэг мөрөх ч юм уу тийм ээ. Жингэлтэй дүүргийн ингээд сэхэтэн боловсралтай хүмүүс бол эсэргээрээ хүүхдийн юмд оролцдог, хил ам таталдаг, багшныг загнадаг, завгүй байна гэдэг. Тэгээд аливаа юм болохоор дандаа дардалдаг. Би их сайн Сүхбаат энэ готын 9 дүүрэг байдаг. Бүгд намайг мэднэ. Би нөгөө зөв юм ярьдаг учраас над дуртай. Гэхдээ Сүхбаатар дүүрэг хамгийн гол зэг дүүрэг нь байдаг. Хоёрхан цэцэрлэг намайг авдаг. Бус нь авдаггүй шүү дээ. Сонио. Ээж аваа загнах байхаа. Ээж аваа цуглахгүй байхаа. Тим хүндээ. Сонир юм байна тий. Тэгээ бүгд мэдэндээ ер нь төрийн албаг төсвийн байгууллагын хүмүүс л хүүхдэд анхаарал хандуулах баг байдаг. Уг нь бол тэр ажил хэрэгжүүлэх хөдөөгийн ялгаа гэдэг дээр нөгөө таны байнга ярианд харжуулаад байгаа нөгөө амьд харилцаа гэдэг. Амьд харилцаа хөдөө байж магадгүй гэж. Ер нь хөдөө л байна. Тийм л та. Хөдөө л байна. Улаанбаатар хотод байна. Ер нь бол Баян зүрх дүүрэг, Чингэлтэй дүүрэг, одоо энэ хаан гол дүүрэг, Баян гол дүүрэг биднээс хамтраад ажиллаад сурцсан. Гэхдээ юунд нь сурцсан гэхээр хүүхд төвжүүлэх арга гаргачлал дээр ээж авууд ч тэрүүн дээр их сони болсон шүү дээ. Өөр чинь нөгөө би нэг яг 10 жилийн хог хийчигээд тэгээ Yobi Palace-ыг техникт хүүхд төвжүүлэх төвчээрийн тоглоом хүндтгэлийн лекц үйсэн юм л да. Тэгээ тэнд ээж авууд амар дуртай байсан. Яг нэг урд нь миний сургалт сууж юмс би ч нөгөө нэвтрүүлгүүдээр очиод ингээд зараа тавиад ингэсэн. Тэгээд дүүрэн хүмүүс ирсэн. Амралтын өдөр байсан. 12 цагаас эхэлсэн. Тэгэл бөө баяр болсон. 7 хоногийн дараа аялахтар дуутагдсан шүү дээ. Би байцаагдаж. Яаж дүүрэн гэж. Тэгээд тогтолцоо нийгэм ийм л байна. За осолтгүй яг аялахтар зүгт хийж байгаа ажил хийж байгаа. Яг тэр гомд орж ирсэн учраас шалгасан юм билээ. Тэгээд би тэр аялахтар зүгт очиод би ийм хийдэг багшгүй байна. Тэгээд би ийм учраас ингэж ийм л юм хийдэг. Ингэж л цуглуулсан гэсэн. Өө таны ажил чинь өстө гоё л ажил юм шүү дээ. Амжилт төсөйг л гаргасан л та. Гэтэ тогтолцоо л буруу байна. Та өөрийнхөө сургалт лекцэн дээр сууж байгаа эцэг эхчүүд багш нарыг толгоондоо нэг юуг аваад үлдээсэй л гэж боддгоо таны ер нь нэг таны бас нэг зорилго байгаа шүү дээ. За энэ хүмүүст би нэг ийм л юм ойлгуулах гэсэн.
Эхээс төрсөн хүн болгон зөв сэтгэл зөөлөн санаатай байдаг. Тэр зөв сэтгэл зөөлөн санаа бүгд өрөв сэтгэлтэй байдаг. Бүгд та нарт байгаа шүү. Тэрийг одоо ил гаргаа. Олдон зан чанаруудаа ил гаргаад яваа энэ нийгэмд. Нэг атаачтай өөдрөг нэг шунзан за арх тамхи хэрэглэх бүгд олдмол байхгүй. Амьдралаас олж авсан. Олж авсан юмыг хайж болдог. Ээж яваасаа ярьсан за яадмал зан чанар ил гараад ингээ хүнтэй сайнсаг харьцаад явах юм муу юм тогтдоггүй шүү гэдгийг л яриад байгаа. Тэрийг ээж удаан суулгаж яваад хэрэгжүүлээсэй л гэж. Тэгт ер нь хэрэгжүүлдэг шүү дээ. Ярихаар хүн хэлхээс нааш гэж зааччихсан нааш гэж. Та одоо баян ингээл явбал лекц уншаал сургалт зохион байгуул. Үүний хажуугаар ер нь одоо нэг гарын авлага материал гэдэг юм уу те ном тохимоллын санаа ер нь танд байдгүй. Ном гаргадаг шүү дээ. За. Тий, ном гаргадгийг. Тэгээд би зөвөр гаргасан ном ер нь багш нарт би нэг удаа бүгдэнд очсон газрууд өнгө дарааж ирчихсэн. Шид тайрсан театрын хөгжилтэй хичээлгээд би яг энэ яриан дондор заавал би өөрийнхөө сургаж багшийг ерөөсөө ярихгүй итгэл төсгөөд юм мундаг багш надад хамтарч ер нь голцоо усаар сурганыг хариуцж явдаг. Багш хөгжлийн институтын үндсэн сургалтанд баг хичээл заадаг юм багш л да. Тэгээд их сони юм лээ шүү дээ. Өөрчлөн нэг одоо надад нэг юм жижигхэн гарын авлагууд би эцэг болгонд өгдөг байхгүй. Тэгээд энэ нь бол ширхэг нь 300 төгрөгөөр л гард юм л да. Тэгээд ар өвөргөө бяцхан ном байхгүй. Бяцхан ном бай. Тий. Тэгээ би өгөөж камбан дээр нэг очлоо. Ягаад тэгэхээр өгөөж камбан ч дандаа хүүхдийн нэртэй гоё жигнэг ингээл борцог ингээл чихэр жимсг нь гаргадаг шүү дээ. Тэгвэл хэдүүс дэмжиж магадгүй. Тэгээд ч нэг талын өөрснөө рекламыг тавиулж өөрсөнд ашигтай шүү дээ. Реклам. Тэгээд ингээд одоо нэг 100000-ыг нэг хевлээд өгч 100000 болохоор нэг 600,000 төгрөг болох чи 100000. За. Тэгээд за би дарга нартайгаа яаж яагаад маркетинг менежер би дарга нартайгаа ярья гэд. Тэгэхээр дараа нь хариу өгсөн л дээ энэ жил энэ сард энэ удаадаа боломжгүй гэд. Бид гайхсан байхгүй юу. Тийм бүхэл бүтэн том агуу ер нь бол Монголд л топ компани шүү дээ. Тэгээд дандаа хүүхдийн нэрээр юм хийдэг мөртлөө нэг 600,000 төгрөг хүүхдүүдээс би харамссан. Тэгсэн мөртлөө яг хуу би яагаад санаа авсан ихээр нөгөө нэг Мессигийн тэмцээн ивент хийдэг болгоод байгаа. Тэгвэл Мессиг ивент хийх гэж хүүхд тимийг дэмжих байлгүй тэгээ очиж хойш тулцсан шүү дээ. Тэгээ би тэрнээс очихгаа байцсан. За шүүмжлэл ярьж байгаа юу? Зүгээр хөөжлөөрөө миний ярьж байгаа зүгээр бодит л амьдралаад ирээд. Харамслал хоёул гэж ярилцах цаг өндөрлж байна. Тэгээд бидний урилгыг хүлээж авч ирсэнд баярлалаа. Тэгээд энэ хүүхэд хөгжлийн асуудлаар ингэж одоо бас санаа оноогоо хэлж нийгэмд бас дуу хоолой болж байгаа. Танд одоо бас баяр хүргэе. Мөн дээрээс нь цаашдын ерэн сургалт лекц болгонд ч бас амжилт хүсье. За баярлалаа. Ингээд лекц үзэж байгаа үзэгчтэй бас баярлалаа. Ингээд би тэр ярьсан тав хүндээ нэг ч гэсэн зүйлийг ойлгох байхаа гэж бас найдаж байна. За үзэгчдээ энэ түрээд нэвтрүүлэг өндөрлөж байна. Маргааш өглөө шинэ зочин шинэ мэдээлэлтэй эргээд болцъё.